эхний хөгжим. За ингээд бүгд хамтдаа эхний хөгжмөө хүлээ авч сонсцгоё. Ёо, шууд нөгөө нэг Нью-Йоркийн гудамжаар нэг хідэн бацаанууд алхаж байгаа дүр зураг бууж орж ирж штэ. Тэгж аваад бодулчдаг нэг нь. Харин Чаавас. Харин тийм. За, ийм явдал болдгоо. За, энэ бол үнэхээр бидний хамгийн сайн мэддэг кинонуудын нэг болох. Яалтчгүй бүр сонгодог. Тийм. Роберт Де Нирогийн гангстер киноны оригил нь болсон ийм хоёр кинонд тоглосон байдаг. За, мэдээж нэг нь бол Загламаас эцэг, нөгөөх нь бол энэ Америкт нэг удаа гэдэг кинонуудыг кинонууд тоглосон. Энэ хоёр киног үзээгүй хүн ер нь баг ховор баха. Once Upon a Time in America гэдэг энэ кино бол үнэхээр супер кино. Би нөгөө ингэж ярьдаг. Монголд Говьн Баатар гэж хүн байсан. Америкт Лавшаа гэж хүн байсан гэдэг. За тэгээ Роберт Де Нирог Итали гаралтай мафийн дүр тоглуулахыг найруулагч нар яагаад ч юм хүсдэг байсан юм байна л да. 2004 онд Де Нирогд Италийн хүндэт иргэн цод олох гэсэн боловч зарим италичууд эрс эсэргүүцсэн. За. Юу яриад байгаа юм бэ? Наад хүн чинь одоо болохгүй гэд. Тэд бол Нирог италичуудыг бүгд дээрэмчин мап гэж харуулж байсан этгээ тэмээн шүүмжилсэн байна. За. За нөгөө зарим нь болохоор тараараа ингээд муудлаас хамаагүй шүү дээ. Энд чинь ингээд италичуудыг ингээд хамгийн одоо дэлхийн тайзан дээр дэлгэцэн дээр гаргасан ийм хүн байгаа ингээд ингэсэн чинь гогоо наад чи биднийг мапын дээрэмчин гэж харуулсан учраас ерөөсөө өгж болохгүй гэж ингэж хүмжилсэн мэт. Гэхдээ тэр ямар ч гэсэн 2 жилийн дараа хүндэт иргэн болсон. Италийн хүндэт иргэн болсон. 2006 онд болсон байна шүү дээ. За. Америкт нэг удаа бол гангстер киноны сонгодог бүтээлээ ачиргалтай нь энэ кино ямарваа нэгэн Оскар хүртэх нь битгий нэрч дэвшээгүй байдаг. Бүрүү? Тийм ээ. Ямар сони те? Яг хуу ер нь бол те би бол те энийг ингээд нөгөө нэг продюсерийн багийн ч гэдэг юм уу энэ юмны алдаа байж магадгүй л гэж бодсон. Түүнээс энэ бол ямарваа нэгэн байдлаар дэвших хэрэгтэй. Хугацаанаас нь хоцроо гэж баймааргүй л одоо яадаг юм бол гэж бодсон шүү. 1980 онд найруулагч Сержио Леоне алдарт Загламаас эцгийг найруулах саналаас татгалзсан. Учир нь найруулагч өөр нэг алдартай дээрэмчдийн тухай киноны санал хүлээгээд авцсан байсан. Тэгээ хүлээ аваад зогсохгүй бүр энэ төсөл дээр 10 гаруй жил ажиллажчихсан байсан юм байна. За. Одоо ингээд нөгөө нэг зохиод хүрээд ирэнгүүт эний чинь найруулагчийн зохиод болох га кинонд бэлэн болох гээд ингээд ажилтдаг л да. 10 гаруй жил гэж байгаа шүү. Киноны зохиолоо багасаа нөхөрсөн 1920-с 30-аад оны хооронд Нью-Йоркийн еврей дээрэмчдийн тухай Харри Грегийн Хүүц хэмээх зохиолоос сэтгүүлсэн юм байна. За. Тий. За 1920-с 30-аад оны Нью-Йоркийн еврей дээрэмчдийн тухай байна шүү. Тийм байна. За, ууг нь бол гэхдээ энэ чинь кинон дээр бол нэг юм Итали болцсон байдаг шүү дээ. Тийм. Ер нь нэг тэр гудамж нь өөрөө тийм гудамж үсттэй. Одоо тэдний амьдардаг. За 1984 онд кино нэг юм дуусч Америкт нэг удаа гэсэн нэртэй гарсан. Уг кинонд Роберт Де Ниро, Джеймс Вудс нар тоглосон ба нөхөрлөлтөө үнэнч байдал, шунаг сэтгэл, гэмт хэргийг харуулсан бас нэг Америкийн түүхийн тухай эргэцүүлсэн агуулгатай тийм кино болж гарсан л да. Гол нь Америкт нэг удаа кино өмнөх кинонуудын адил хэтэрхий урт болсон студийн толгой өвчин болсон. За. 4 цаг үргэлжлэх хугацаанаас нь студ хассан ч зохиолын цогц байдлыг алдагдуулж шүүмжлэгчдээс их шүүмж сонссон өндөр амжилт олж чадаагүй. Гэхдээ энэ хасан хэлбэр нь зөвхөн Америкт л цацагдсан. Бид нар бол хасаагүйг нь үзсэн. Тийм үү? За. Их хүн бусад улсад маш их сайшаал талархлыг хүртэж шүүмжлэгчд үзэгчдээс
одоо өндөр үнэлэлт авсан. Тэр нь одоо бидний үзсэн нь байхгүй юу? 4 цаг үргэлжлээд ингээд явдаг. Бид нар 4 цагийн кино үздэг үлээ. Энд чи 2 хуваа. 2 анги. 2 ангитай гаргацдаг байна. За. Тэгж санагдаад байна. За. За, найруулагчийн шийдлүүд гоё л доо. Хэрв анзаарч чадах юм бол энэ кино эхлэх үеэс гол дүр болох Макс нүүдэл хоёрын зөрчил тодорхой байдаг. Тийм шүү дээ. Эхлэхдээ л энэ хоёр чинь угаасаа нэг юм өрсөлдөгч хоёр гарч ирдэг шүү дээ. Тэ? Годомжны зодон дээр зодолтоод өрсөлддөг. За тэгэл тэр нэг юм нэг ачаа мачаа буулгаж яхад чинь Макс ч нь бол баяа айлын хүүхэд. Ирээд нөө ачаа буугад Максийнхан ирж идэг шүү дээ. Амар баяа айл. Бүү баг алтан ширээ сандалтай тийм айл ирж идэг шүү дээ. Нүгэд ирж идэг. Тийм үү. Би бүр яг тэгж детальчилж бүр тэгж юу болгоноор сцен болгоноор нь сайн санахгүй л байна л да. За ямар ч байсан ингэдэг. За нүүдлэр ахлуулсан гудамжны хулгайн хүүхдүүд нэг согтуу гараас цагийг нь дээрэмдэхээр явж байгаад хотод дөнгөж нүүж ирж яваа Макстад харалддаг. За тэдний хажуугаар цагдаа явж байгааг далимдууд Макс хүүхдүүдээс өрсөн өнөөх цагийг нь хулгайлцдаг. Харин нүүдэл дараа нь Макстай уулзаж тэр хоёр тэгсэн хийгээд уучраа олсноор нөхөрлөл нь эхэлдэг. Киноны дундуурч зөрчлөл нь хэд удаа харагддаг. Нүүдэл бүх насаараа хайрлсан Деборатагаа жаахан байхдаа анх удаа ганцаарчлан уулзах үед Макс ирж түүнийг дараагийн дээрмээ хий гэж ятгадаг. Энэ Деборагийн дүр амар гоё дүр те. Нөгөө нэг хайртай хүүхэн. Надад тэр багийнхан нөгөө нэг балетаа бэлдэж байгааг надад ч ингээд дандаа ингээд нэг юм нөхөр ингээд хардаг байсан шүү дээ тий. Тэгээд албаар нүцгэн харагдаад байдаг. Заавал тэрийг санаад санчинд. Тэгээд нөгөө нэг бялуу авч очиод тэрийг нөгөө нэг хүлээж хагаад долоосоор байгаад өөрөө эдээ дуусчдаг. Тэр нь амар хөөрхөн. Тэгээд дараа нөгөө нэг том болсон хойно надад ч ингээд бүхлөтэн рестораник ингээд бүр тэр чигээр нь авч хагаад тэгээд хойлохноо хоол идэнгүүтээ далайн эрэг дээр ингээд хамт ингээд суудаа. Тэнгүүдээ тэр нөгөө нэг машин дотор болдог процесс шүү дээ тий. Тэр бас амар тий. Тэнгүүдээ хамгийн гол нь тэр төгсгөлийн хэсгийг би бас нэг сайн ингээд яг ингээд бүр одоо залуухан байхдаа ч үзсэн болоод тэр юм уу ингээд ухаж сайн ойлгоогүй яаж явж байгаа тэр хүүхэд нь бол яг тэр Макс хүүхэд байгаа сте тий яг тэр залуугийнхан дүр төрх байгаа сте тий тэг яаж ч холбогдсон мэдгүй за тэгээд яг хөө ингээд нөө Макс ч дерби хийгээд яг ингээ хоёулахнаа уулзж яхад нь хурж ирээд ингэснээс болоод нүүдэлт бол тэр нь их таалагддаггүй штэ харин ч бүр Деборагийн үгэнд орж годомжны амьдралаас нэг мөсөн татгалцахад хүртэл бэлэн болцсон байж байгаа. Гэвч Макстад ярилцаж байх үед нь годомжны өөр нэгэн дермийн бүлийг ирж тэр хоёрыг нэвширтлэн зодсноор асуудал өөрөөр эргээд за ингээд ер нь үхсэн сэгсэн ч хамтдаа болчдөг. Бүр сүүлд нүүдэл шоронгоос гарсны дараа манай дермийн бүлгийнхэн нэгэн баяны хүсэлтээр алмаа сулгаалдаг. Гэвч хулгаасан алмаасаа аваачч өгөх үедээ захиалагчигаа устгачдаг да. Наадвал чи нөгөө нэг ингээд усан дотроос бүк гээл нөгөө нэг юм бөмбөлөг нөгөө нэг дээр тэр чинь ямар бараа байлаа. Хар тамхи байдаг шүү дээ бүр. Хар тамхи байдаг. Тэгээ яг нөгөө нэг давс зүүгээд доош нь унгаачдаг. Тэнгүүд давс нь хүнд учраас живж яагаад тэнгүүдээ давс нь хайлаад дуусан гол гараад ирдэг. Тэр өстө хамгийн супер том 8 байдаг шүү дээ тий. Яг ер нь тэрнгээр босч байгаа юм да. Тийм. Энийг чи бид нар аргалж өгье гээд. За нүүдлийн хувьд алмаа сулгаалахад оролцсон боловч захиалагчаа устгах төлөвлөгөөтэй байсныг мэдлгүйгээр үйл явдалд оролцсон байдаг. Энэ хэсэгт Макс нүүдлээс далдуур юу ч төлөвлөх чадвартай хүн гэх зэрэгээр энэ хоёрын зөрчлийг бол ингээд хүн ингээд анзаарна гэд харах юм бол анзаархаар. Түүнээс зүгээр ингээд үзээд үйл явдал хөдөлгөтөд явах юм бол нэг анзаарахгүйгээр ингээд хийцэн байдаг. Би тэгвэл үйл явдалд нь хөтлөгдөж үтсэн хүн юм байна. За найруулагчийн чадварын асуудал бол энэ дээр ингээд маш тод харагдсан гэж интернет бичсэн байдсан байлээ. За хүмүүсийг хоёр ялгаж үздэг гинэ. Кино үзэгчдийг хоёр ялгаж үздэг. Үйл явдалд хөтлөгдөөд тэгж үздэг хүмүүс гоё, кайфтай үздэг. Яагаад гэвэл ингээд ингээд тэ аз жаргалтай төгсчүүл бүр гоё. Тэгээд саа унт сайхан унт. За би тэр төрлийн хүн юм байна. Тэгээд зүгээр яг ийм нөө киног ингээд гүн ингээд анхаарад тэ ингээд одоо шүүмжлэгчийн үүднээс шүүмж бичих үүднээс те дуу нь ямар дуу яваад байгаа юм те зураг авалтууд нь ямар байгаа юм камерын хөдөлгөөн нь яаж яваад байгаа юм
дөрүүдийн тэр наанд байгаа дүрээс гадна цаана байгаа олонний хэсэгтэр ямар эмоц харагдаад байгаа эдэр гэж ингэж үздэг хүмүүс байдаг. А энэ бол нөгөө нэг кино дээр шүүмж бичдэг те. Киног одоо юу гэдгийг жинкнээсээ энэ бол урлагийн бүтээл болжээ эдэр гэж ярьдаг ийм хүмүүс тэгж үздэг. Түүнээс ихэнх нь бол зүгээр яг үйл явдалтаа хөтлөгдөл яг найруулагч хүмүүс ингэж үзээсэй гэснийг л чи харж ийн гэсэн юм байна. За Америкт нэг удаа гэдэг энэ кино бол 1980-ад онд хийгдсэн хамгийн шилдэг кинонуудын нэг мөнөөс өмнө гангструуд буюу дээрэмчдийн тухай өгүүлдэг жанрын кинонуудаас шилдэг нь гэж хэлж болно. Найруулагч Сержио Леонегийн мөн бүтээлүүд дотроос ч гэсэн хамгийн шилдэг кинонд бол энэ зөв ёсоор орхоос өөр арга байхгүй. Тэгэлгүй яах вэ? За гэхдээ киног анх Америкийн кино театруудад гарахад төдийлөн таатай хүлээж аваагүй. Энэ нь киноны их хувийг найруулагчийн оролцоогүйгээр кино компани дур мэдэн хасч утга авцалдаагүй юм болгочихсонтой л холбоотой юм шиг байгаа юм. Найруулагч Сержио Леонегийн хувьд анх 317 удаас кино зохиол ашиглан нийт 8-аас 10 цагийн дүрс авсан байсан. За 8-аас 10 цагийн дүрс авсан байсан. За энийгээ ингээд монтажлаад ингэж явсараа байгаад 3 цаг 49 минут болгосон байгаа юм. За үүнээс цааш бол таншгүй. Наад кино ч одоо энэс цааш танах юм бол утгаа алдна гэд ингэсэн байсан. Гэтэл Америкийн кино театруудаар ердөө 2 цаг 19 минутын урттайгаар цацагдчихсэн гинэ. Энд чинь цаг 30 минутын хасаа хийцэн байгаа байхгүй юу? Харин тийм. Найруулагчаас нь гадна шүү дээ. Цаг 30 минут. Бүр сүүлд киноны анхны 3 цаг 49 минутын хөлбөр олонний хүртэл болсон гэж байгаа. Надтай адилхан үнэтэй байна. Winter Rose гэд сонсож өгсөн байна. Гэрлээ үнэ би бас төсвөлийн эсхийг нь ойлгоогүй. Киног дэндүү урт гэд Америкчууд тастаад эдэтэлсэн гэсэн гинэ. Тэгээд энэ нөгөө нэг яагаад Оскарт нэр дэвшээгүйг чинь шалтгаан нь энэ байхгүй байх нь шүү дээ. Тийм байна. 3 цаг 49 минутаараа гараад анх Америкчуудаа таалагдаа ингээ явсан бол болох байж штэ. Тэгэхээр чинь 2.19-тэй юм гаргачлаар чинь толгой эргэлгүй яах вэ? Цаг 30 минутын хасаа ичиж байгаа юм чинь үү тий? Цаг 30 минут дотор чинь дандаа гой юмнууд нь яг юм нөө тайлал болдог хэсгүүдийг нь хасаалаа хийсэн байна. Яг тийм байна. За найруулагч Сержио Леоне 1960-ад онд термин бүлгийн мэдээлэгч байсан хүний бичсэн номыг уншиж байгаад энэхүү киноныхаа санааг олсон. Дараа нь номын зохиолчтой уулзаж ярилцж байхдаа түүний нүдээр тухайн үеийн Америкийг харах гэж хичээсэн гэдэг юм байлаа. Ямар ч гэсэн Сержио Леоне Америкийн гангструудын тухай өгүүлэх энэхүү киногоо хийхэд тулд загалмайлсан эцэг киног найруулах саналаас хүртэл татгалзаж байсан гэхлээр тэр ингээд ямар том зүйлээс татгалзаж энэ кинонд хүсн тэмүүлж хийсэн бэ гэдэг нь бол харагдаад байгаа. За, хоёулаа хамтран ажиллаж өргөжлүүлэх үү? За. Яг одоо хөгжим рүү орно. За, Улаанбаатар хотод 16 цаг 25 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Химэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг И Монголиа хамтран ажиллаж байгаа. За, И Монголиа үнэхээр гоё болсон. Биднэрт ингээд нөгөө нэг төрийн үйлчлэгийг заавал нэг очиод хүнтэй уулзаал тэгэл ингээл очир дараалал болоод нэг бол ингээд нэг юм бараг заримыг нь арын хаалгадаж авдаг гэдэр байсан юмнууд одоо зүгээр л та ийм Монголиараагаар ороод ганцхан товч дараад ихэнх нь үнэгүй. За сайндаа нэг 1500 төгрөгийн үнэтэйгээр ингээд шууд авчдаг ийм системтэй болсон. Энэ бүх шинжилтийн талаар бид нар та нарт зарим нэгийг нь хэлж өгч байгаа юм. За. Гэтэ надаа одоо жишээлбэл би өчигдөр нөгөө өв залгамжлаас татгалзах ийм нэг гэрээ хийгээд натратар батлууллаа л да. За тэнгууд би нөгөө нэг аавын нас барсны гэрчилгээ тэнгууд би тэр хүний нөгөө нэг охин нь гэсэн лавлгаа тий ингээл бүх юмнуудыг зүгээр л би нэг хуруугаа ингэж уншуулаад гүдэн гэлээгээл авчиж байгаа байхгүй юу? Маш амар. Үнэхээр амар болсон. Тэгээд би бүр талархаад байгаа юм нь анх И Монголиа ер нь бол яг үнэндээ ковид үеэр гарч ирсэн вакцинтай холбоотойгоор за ингээд үүнээс бол хойш бол ингээд өргөжин тэлсээрэн байгаад өнөөдөр одоо 21 онд одоо И Монголиа юу гэдэг ковидын үе ингээд дуусчлаа гэж бодоход одоо ингээд 5-6 жил хөгжүүлж явуулчихлаа шүү дээ. Тэгээ үнэхээр сайн, үнэхээр бүр супер одоо систем болсон гэж ойлгож байгаа. Захим шилжилт гэж бид нар дээр үеэс л ярьжсэн. Тэгээд одоо хамгийн том одоо үр өгөөд нүдэн дээр харагдаж байгаа нь бол И Монголиа байна шүү дээ. Жишээлбэл үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээний хуулбараа та И Монголиа системээс харах болцоо тийм та профайл хэсгээс гэрчлэгээний мэдээлэл таны өөрийн чинь профайл дээр энэ хүн ийм үйл хөдлөлт
төсөвтэйгээд гараад ирэх нь шүү дээ. Тий. Жишээлбэл. За тэгэхээр та одоо юу яа нөгөө нэг биометр гэж ярьдаг шүү дээ, бид нар нүрээ таниулж болно, эсвэл хуруугаа таниулж болно. Ингээд нэвтрэх боломжтой. Өмнө нь бид нар чинь ийм Монгол руу орохдоо заавалчгүй нөгөө нэг ингээд руугаа нэг 4 оронтой та аваад тэрийг хийгээд тэр ингэдэг байсан. Одоо тэр ч яг уу тэхэл ах. Тэр нь бол хിവэр ах. Одоо энэ чинь биометрик учраас тэгэх шаардлагагүй болсон. Тэр нь болцсон байлээ. За би хуруугаа хийгээд орж илээ. Тэгж гинүү те. Би болохоор дээрх аппликейшн шүү. Компьютер дээрээс ороход компьютер дээр бол заавал тийм. Компьютер дээрээс ороход бол кодо хийж ийлээ шүү. За тэнгуүдээ аппликейшныхаа нөгөө нэг юу скин гэж товчээд штэ те. Скан тэрийг ашиглаад компьютерт бас хэлбэрээр нэвтрэх боломжтой. Өөрөөр хэлэх юм бол QPA уншуулдаг штэ бид нар те. Тэрэн шиг ингээд орчих нь штэ те. За дээрээс нь бичиг баримтуудаа нэг дөрөөс харчин. За би тэрийг сая хэлжлээ. За төрд байгаа мэдээлэл нэг дөрөөс харчин. За иргэдэд эрэлттэй байгаа болон сүүл тайсан үйлчлэгийг тань бас санал болгох нь байна. Бүр дуу хоолой ашиглан үйлчлэгээ авах боломж гарсан гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амар удагчиж байгаа юм байна. Тийм байна. Гэрлэлтийн гэрчлэгээний лавлгаа гингүүд парт гэж гаргаад ирэх нь шүү дээ, тий. За. Яаралтай түргэн сүлэмжийн дуудлага их боломжтой болсон гэж шүү. Харин тийм байлээ. За. За ингээд систем нэвтэрсэн төхөөрөмжийн хандлтын төвүүд гэдэг нь та энэ компьютер дээрээс нэвтэрсэн юм уу? Эсвэл одоо Samsung брендийн утаснасаа нэвтэрсэн юм уу? Түц машинаас нэвтэрсэн юм уу? Тийм, эсвэл тань руу хин нэгэн нэвтрэх гэж оролцсон байна ч гэдэм үү, тий. Ингээд бүгд нийлээд өгнө шүү дээ. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 11 11 97 гэдэг утаснасаа аваарай. 77 11 11 97. За тэгээд нөгөө нэг 11 11 гэдэг утас өгдөө шүү дээ. 11 11 төв. Төрийн лавлах. За тэрэн лөө залгаад 2 гэдэг төвчлөр дээр дарах юм бол холбогдчих нь байна шууд. Төрийн санал гомдлын утас гэх юм уу? За тэгээд Ema Cig Go Cigmen гэж сошиал хаягаар орох боломжтой. Ингээд илүү нэвтрүүлгийн хамтраалагчаар хиймэл оюун суурилсан иргэнээ хамгаалдаг ийм Монголиа хамтраалагч байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо би энэ саяны түрүүний явсан хөгжмөнтэй холбоотойгоор мэдээллүүдийг хөргөнө. Киноны хөгжмийг мэдээж алдарт домогт суут. End American бичсэн. Гэхдээ айгүй сонин өнөөдөр сонсгосон Деборагийн аялгауг энэ дэм буюу одоо үндсэн ая бүтээлийг нь уг нь бол найруулагч Франко Зеффирелигийн кинонд зориулаад бичсэн ч нөгөөдг нь голцсон гинлээ. За. Тэнгүүд тэгвэл болон л энэ агуу кинон дээр аваачаад энэ чи хийчих шүү дээ. Ингээ хийдсэн. Ямар ч тач энэ киноны хөгжмийг бичихийн тулд Лимпчин Жорж Зампир болон дуучин Эда Дел Россо нартай хамтран ажилласан. За нэг энэ дээр чинь яадаг лээ? Нэг шүглдэг хэсэг гардаг. Энэ биш. Наадах чинь сайн муу хэрцгээ. Юу лээ? Яадаг лээ? За яг санана би санахлаараа би нэг эсэрж үзүүлнэ. За. Гэхдээ бас дуучин Кейт Смитийн Бурхан Америкийг ивэг алдарт Джон Ленноны Yesterday зэрэг дуунуудыг ашиглаад зогсохгүй хит хитэн дуурийн айрыг бас энэ дээр ашигласан байдаг. За. Саундтракуудын нэгдүгээр пензен 1984 онд худалдаанд гарсан бол 1995 онд тусгай хөлбөр нь бас гарч байсан юм байна. Кино өөрөө 30 сая долларын төсөвтэйгээр бүтсэн ч ердөө 5 сая долларыг бокс офисоос олсон. Аргагүй нөгөө нэг 219-оор нь 2 минут 19-оор нь гаргаад нөхдүүд аль язуур жигшсэн байсан. Тийм байна. Энэ бас л өнөөх хугацааг нь тансан хэрэгтэй холбоотой. Яг үүндээ Америкийн театрт ороод үзсэн хүмүүс яг юу үзээд байгаагаа ерөөсөө ойлгоогүй гэдэг. Тэгвэл угаасаа тэгээд бие мэдэр зүсгэлийн хэсэг нь ойлгохгүй байх нь зөвл юм байна шүү дээ. За. Бид нар 349-оор нь үзсэн байх хэвээр. Харин Европын орнуудаар бүтэн үзсэн хүмүүс нь бүр шүтээд энэ киноны агуу сонгодгийг нь гайхаад гарч ирсэн. За тэн нэрод анх санал тавиад Нүүдлс Максорын аль хүссэн дөрөө сонгоод тоглол гэсэн чинь нэрөө Нүүдлсийг нь сонгосон гэсэн. Харин Максын хувьд бол 200 жүжигчин проб өгснөөс жүжигчин Джеймс Вудс шалгарч ингээд Максын дүр тоглосон байдаг. Зураг авалт нь 1982 оны 6 дугаар сард эхлээд 83 оны 4 сард дууссан ийм кино. За мэдээж нөгөө тансан хөвлбөр нь биш шүү. Яг бүтээрээ 3 цаг 49 минутын хөвлбөр нь бол IMDb дээр 8.3 гэсэн үнэлгээтэй байгаа. Асар өндөр үнэлгээтэй байгаа. Ийм кино тэр нэг тайрсан уртаас залхаснаас болоод ингээд Оскарч байхгүй
бокс офис дээр ч мөнгө цуглуулаагүй ингээд байж байгаа гэдэг бол үнэхээр сонин гайхалтай түүх юм. За. За. За, хойлоо энэ хөгжмөн хэсэг сонсоод өргөжлүүлээд за тэгээд миний киноны хөгжим рүү орно гэж. Угаасаа ойлгомжтой солонгос кино байгааз. За тэгтээ би штэ тий. Би бол таныг бодвол ховоо солонгос кино үздэг штэ. Би энэ киног үзээгүй. Би энэ киног бас нэг хальтмууд үзсэн юм аа. За. Хүн болгон шуугаад алсан учраас үзсэн. За манайхан үзсэн хүмүүс нь гой сэтгэл бичих хэсэгт сэтгэлээ хуваалцаад яваарай. Тэгэхээр өнөөдөр өмнөдийн үзэгчдийг одоо хэсэг байлдан дагуулсан Гоблин цувралын хөгжмийг онцолж байгаа. За энэ цувралын нэрийг сайн чөтгөр гэж Монголд орчуулагдаж гарсан юм байлээ. За харин солонгос хэл дээр бол ганцаардан гэрэлтгэгч бурхан Гоблин гэсэн утгатай юм байна. За зөвлөлт романтик драм төрлийн энэ цуврал 2016 оны 12 сараас 2017 оны 1 сар хүртэл цацагдж гарсан. За рейтинг нь 1868 гэсэн хувьтаагаар өмнө солонгосын кино ертөнцийн бүх цаг үеийн хамгийн хүзэлтэй кинонуудын 7 дугаар байранд жигссэн гэхлээр энэ нэг супер кино болох гэдэг байгаа байхгүй юу? Супер. За харин энэ өрмөц зохиолыг нь за нарны үр садыг бол би үзсэн. Боловсон ирчүүдийг бол би үзсэн. Боловсон ирчүүд бол үнэхээр кул кино ш. Нууц цэцэрлэг Glory гэдэг цувралын зохиолыг бичсэн Ким Инсек гэдэг хүн бичсэн юм байна. За цуврал бол гарсан жилдээ өстой шагналын хурыг зүгээр ингээ бүр бороо шиг оруулаад хамгал кино наадмуудын гол шагналуудыг хүртсэн гэж юм. За жишээ нь гол дүрийг бүтээсэн жүжигчин Гоню 53 дахь Бекса наадмаас шилдэг эрэгтэй дүр шагналыг хүртсэн бол зохиолч Ким Инсек гранд шагналыг хүртжсэн. За би үйл явдлын энэ охиолын бичиж өснөөр л одоо хэллээ. Дайны бурхан гэгддэг Жанжин Кимшин эзэн хааныхаа атаархлын золиос олж хааны хатан болох төрсөн дүү баатарлаг цэрэг ирсийнхээ хамт амиа алддаг гинэ. Яг үнэ. Наад чи Гоню гэдэг нь. Гоблин гэдэг нь аахгүй юу? Гоблин гэдэг нөхөр чинь тэр. За гэвч ард иргэдэн жанжныхаа өхөл туйлаас харамсан буцаан авчрахыг хүсэж түүний элдний өмнө тасралтгүй залбирсанд бурхан Кимшинд олон хүний амь эгүүдгсэн шийтгэл хүртээн чөтгөр болгон дахин амьлуулдаг гинэ. Тэгээд наад чинь шүү дээ орчин үед хүрээд ирдэг байхгүй юу? 939 настай ч үлээ юу ч үлээ амар багийн хурж иж байгаа. Тэгээд өхөшгүй мөнхийн болцсон байдаг. Үгүй эн чинь юу юм биш үү? Хэрвээ таны над яриад байгаа кино ч юм бол эн чинь бүр ингээд чөтгөр олцоод байна штэ. Хүний аймнасыг одоо ингээ муу үйлдэл хийнгүү тэрийг очиж амин авдаг хүн мөн биз дээ. Үгүй. Наад чи юм зүгээр юу гэдэг юм те. Өхөшгүй мөнхийн тим нөхөр олцсон байдаг байхгүй. Хүн ингээ харахаар зүгээр ингээд гоё залуу яваад байдаг. Тим дүр байдаг. Би бас нэг мөн үдсэн наадах гэж. За ийхүү үрд мөнхийн амьдралаар хараагдсан Жанжин Кимшин Гоблин хэмээх чөтгөр болон хуурч хайртай хүмүүсийнхээ үхлийг үзэж амьдар хагацхын зовлон эдлэхээр болдог. За хизээ төгсгөн үл мэдэгдэх үрдийн амьдралаа эцэслэж өөрийг нь аврах сүд бүсгүйгээ хайсаар Гоблин хэдийнэ 900 жил амьдарчихсан байдаг. Тэгээд төлөвлөгдсөн сүд бүсгүй нь цээжийг нь нэгт сүлбсэн хараалт цэлмийг харах чадвартай бөгөөд элдийг сугалвал хараалт тайлагдаж Гоблин оргуу хоосон болж замхрах тавилантай гинэ. За би энийг одоо манай найруулагч зургнуудыг өгч байгаа юм уу? За. Наад чинь нь шүү дээ ингээд өгшгүй мөнгө болцсон заяа. Тэгээд ингээд хүнтэй найзлаа шүү дээ энэ чинь. Одоо ингээд амьдрал дунд л явж байгаа юм чинь найз нөхдөж болно. Тэгээд ингээд ойр дотн хүмүүсээ ингээд үхтэн нөгөөд чинь залуугаараа л байгаа л байна. Тэгээд тэр хараал нь яг үхлээр яг жинхнээсээ хин нэгэн түнд дурлах юм бол эн чинь юм цээжиндээ юм нэвцүүлбүүлсэн илдтэй яваад байгаа юм шиг байгаа юм л да. Тэрийг нь хараад тэр хүүхэн харсан хүн суглаад авах юм бол энэ нөө нэг мөнхөд амьдрах хараалаасаа л ангижрах юм байхгүй юу? Ер нь бол. Гэтэ ер нь бол үхэхийн тулд сүд бүсгүйгээл хайна гэсэн нэг юм амар шийдэлтэй юм байна штэ тий.
хамгийн амар нь тэр байхгүй. Харин тийм байна. Яг ингээд нэг хүүхэнд дурлаа заяа. Одоо би өстө чамтай байхдаа аз жаргалтай байна. Хайрт минь дурт минь гингүүд нөгөөх нь хараад суглаад үхэх юм уу? Нөгөөдөлтөөгөө цуг ингээд зүтгэр хിവэрээ ингээд тэрнтэйгээ амьдрах. Тэгэх юм бол бас нөгөөдгийнхөө үххийг л харна. Тийм байна. Тийм байна. Ямар амар сонголт үү? Амар. За хамтран ярилцлагчаа танилцуулчаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 38 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран ярилцлагчаар өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд ав Mobicom хамтран ажиллаж байгаа. За энэ чинь байн л энэ явдал ийм болдог тийм ингээд сэгсрээд гэдэг нэг юм яваад идэг штэ. Би ундрахыг нөгөө цагийн төгсгөл уншдаг нь зөвлөгөө нөлөө тэрүүгээр сэгсрээд ав гэж яхаа л сонссон. Mobicom-ийн хэрэглэгчид сонсогчдод гоё мэдээд дуулгая. Шинжлэлийн үеэр утсаа сэгсрээд баахан бэлэг аваад байсан да. Сэгсрээд ав гэдэг урамшуул. За тэр нь ахаад эхэлчихэж байгаа. Тэгвэл тэр шинэ жилийн үеэр л уншаад байсан юм байна. За ингэнэ. Mobicom-ийн зүгээс хэрэглэгчдээ өдөр бүр нэг удаа үнэгүй сэгсрэх эрхлэж байгаа хэвээр юм. Уцаас сэгсрэх юм уу? Тийм. За. Тэгэхээр та нар маань өдөр тутмын хэрэглээ болох нэгж, дата авах, багцаа ахиулах, шин дугаар авах бүртээ сэгсрэх эрхээ нэмж маш олон бэлгийн эзэн болох боломжтой юм биш үү? За, Mobicom-ийн тэр аппликейшн дотор нь байгаа сэгсрээд ав гэдэг баннер байгаа. За, тэрэн дээрээ дараад тэгээд тэнгууд одоо нэг ийм бэлгийн ийм нэг хүрд шиг ч юм уу нэг юм байна. Тэгээд сэгсрэнгүүд та өнөөдөр тим бэлэг очлоо, тэтэн дата очлоо, тэтэн нэгж очлоо ч гэдэг юм. За. Солигдож гарч ирдэг. Тэгэхээр өдөр болгон нэг сэгсрэх боломж танд байгаа. За ямар гоё юм. За ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд ав гэсүрэтагаар Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, сонсдог урлагийн нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрий гэсүрэтагаар сонгодог урлагийн булангараа өнөөдөр битэр киноны хөгжмөөс ярьж өгч байгаа. За, би Goblin гэж солонгос киноны хөгжмийг ярьж өгч байна. За, эцэст нь бурхан түүний зовлонт амьдралыг төгсгөхөөр шийдэж сүд бүсгүйг нь дэлхий рүү илгээдэг гинэ. За. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь тэр үеийн ирэхэд амьд үлдхийг хичнээн их хүсгээ Goblin мэдгүй л хөөрхий минь үхэхийн түүсэл болж байгаа шүү дээ. Одоо 900 жил амьдэрсэн юм чинь. Баахан амтны үхлийг харцгаа. За ингээд сүд бүсгүйтэйгээ уулзснаар Goblin-ийн төлөвлөгөө өөрчлөгдөх боловч хааны хорон санаа түшмлийн сүнсийг цээжиндэх сэлмээрээ хөнөөхөөс өөр аргагүй төрддөг гинэ. За ингээд Goblin сүд бүсгүйнхээ гараар сэлмийг суглан түшмлийг хөнөөж дэлхийгээс замхардаг боловч сүд бүсгүйтэйгээ байгуулсан гэрээний улмаас завсрын ертөнцид ингээд гацчдаг гинэ. Бас чааваасаа. За 9 жилийн турш элсэн цөл цасан шуурхтаа завсрын ертөнцид цөллөгдсөн Goblin дэлхийд эргэж ирэх боломж олдон хайртай хүнтэйгээ хамт амьдардаг. Вау. За гэвч энэ аз жаргал баяр хөөр удаа үргэлжилсэнгүй түүний сүд бүсгүй олон хүүхдийн амийг аврахын тулд өөрийгөө золиосолдог. Гоблины сүд бүсгүй дараа төрөлдөө ахин түүний амьдралд гарч ирж үйл явдал цааш ирэхийг үзэгчдэд үлдээснээр кино төгсдөг гинэ. За, ийм үйл явдалтай кино юм байна. За ингээ мөнх ам хийгээд хүмүүний ахар мөчөд амьдралыг нэг шугамнаа зэрэгцүүлэн харуулсан энэхүү киног 2016 онд ТВ-ийн телевизээр үзэгчдийн хүртэл болгосон төд удалгүй Goblin солонгосын телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй олон ангид киногоор шалгарч шилдэг шагналуудын эзэн болсон. За, хайр бол хүн төрлөختний урлаг, уран зохиолд бол угаасаа хизээний мөнхийн сэдвээ, тийм ээ. За тэгээ Goblin солонгосын олон киноны сэдвийн үед мэдээж хайрын тухай боловч өдийг хүртэл гарсан сэдв нэгт кинонуудаас илэрхийлэн өрмөц, тийм ээ. Солонгосын ардын аман зохиолдох одоо Доккеби хэмээх чөтгөрийн домгийг орчин үетэй холбож хийсэн нь үзэгчдийн сонирхлыг эрэхгүй татсан юм кино юм байна. Тэгээд амар байгаа. Харин тийм байна. 2019 онд Goblin драмын Драгийн бүлэг гарна гэх мэтээ 4-р сарын 1-ний инээдмийн баярын өдрөөр цацагдаж бөөн шууган болсон гинэ. За энэ мэдээ киноны үзэгч фэнүүдэд тоглоом гэхээсээ илүү хүнд цохилт болсон. За яагаад гэхээр үйл явдлыг үргэлжлүүлж дараагийн ангийг үзэх хүсэлтэй хүмүүс олон байсан болохоор 4 сарын 1 гэхэд нь бараг л уйлсан гэж. За дараагийн анги нь гарлаа шүү гэмтэй 4 сарын 1 гэсэн юм байна штэ. Хүүдээ. Гэхдээ эн чинь ийм 16 ангитай кино байхгүй юу? За 16 ангитай кино мөртлөө ахаад дээр нь спешиал буюу те тусгай 3 анги нэмж хийж өгсөн шүү. Бүрүү. За 16 дээр нэмэх нь 3 гэж явдаг шүү.
За тэгээд фэнүүдэд нь одоо тоглоом гэхээсээ илүү энэ 4 сарын 1-ийн гэдэг юм үнэхээр хүнд зохилт болсон. За яагаад гэхээр үйл явдлыг үргэлжлүүлж дараагийн ангийг үзэх хүсэлтэй хүмүүс олон байсан болохоор 4 сарын 1 гэхэд бараг л уйлсан гэж интернетэд бол бичсэн байна. За гэхдээ одоо ч хүмүүс үнэхээр киноны дараагийн бүлэг цацагдах гэж байна гэсэн ийм найдлага тээсээр байгаа юм байлээ. За өнөөдөр бүгдээрээ энэ цувралын 2 гол дууг нь сонсно. За одоо сайн нэг дууг нь сонсон бол төгсгөлд нь бас нэг дуу сонсгоно. За одоо бидний энэ сая сонсон одоо ч гэсэн сонсоод байгаа дуу болохоор Chaniol Punch хоёрын хамтран дуулсан Надтай хамт үлдээч гэдэг нь дуу юм байна л да. За харин мэдээлэл өргөж дуусаад Haze болон Хансүжи нарын Round Round гэдэг дууг нь сонсно. За тэгээд энэ үг нь болохоор ийм юм байна. Нүдэ анах бүрдээ дүрийг чинь би харах юм. Уулзснаасаа хойш урдын шаналлаа би мартлаа. Хэрвээ энэ учрал зүүд юм бол хин нэг намайг сэрээгээд өгөөч. Хэрвээ энэ учрал тавилан юм бол харин чиний хажууд би мөнх баймаар байна. Яг энэ хоёр мөртөөр нөгөө нэг зөрчлөн илэрхийлэгдэж штэ тий. Заяа тавилан шиг бие биедээ дурлаж чиний хоолой намайг дуудаж байна. Дурлалаас би зугтаж чадахгүй болохоор дуугүйхэн чиний дэргэд байхыг сонгож байна. Зүрхийг минь аваад явахыг чинь өчнөө хүлээсэн болохоор зөвхөн чамаа гэрнэ гэж хүсэн хүлээсэн болохоор сэтгэлийн гүндээ би чамд л дурлаж сэрхгүй байсан ч энэ зүүдэндээ баймаар байна гэдэг ийм үгтэй байна. За цуврал цацагдсны дараа гол дөрүүдийн өмсөж хэрэглэж байсан зүйлс маш их модонд орсон. Жишээ нь жүжигчин Гонигийн өмсдөг тийм Lanvin брендийн пальто. За Kim Go-eun-ы хэрэгэлдэг Dior-ын уруулын бодог. Эрэлгийн элт буюу Lee Dong-wook-ийн өмсдөг бүрх малгайны борлуулалт бол огцом нэмэгдсэн гэж байна. За мөн зураг авалт явагдсан газруудыг зорж очих дотоод гадаадын жуулчдын тоо нэмэгдснээр дотоодын эдийн засагт бас эерэг нөлөө үзүүлсэн гинэ. За ингээд зураг авалт нь Солонгостой хийгдээд зогсохгүй бас Канадын Quebec мууч, за мөн Тайландын Phuket арал дээр хийгдсэн. Тэгэхээр энэ одоо Соо кино дотоод гадаадгүй эдийн засагт ер нь бол маш эерэг нөлөө үзүүлсэн. За энэ кинонд сургуулийн сурагч Ким Зимгүй юм ариухан охины дүрийг бүтээсэн Ким Гоин жүжигчин энэ жил бол 33 настай. За тэгээд Гоин 1991 оны 7 дугаар сарын 2-нд төрсөн. За ямар хүн байдیں۔ За Ким Гоин гэдэг чинь шүү дээ ийм юм байна. Тэр чинь шүү дээ ингэдэг юм аа. Тэр чинь яаж төрдөг вэ гэхлээр тэр ингээд нэг хавтын осолд ороод ч үлээ нас барах гэж байгаа тийм нэг эмэгтэйгийн гидсэнтэх жирэмсэн эмэгтэйгийн гидсэнтэх хүүхэд байхгүй юу? Тэрийг одоо тэр нөгөө бурхан Almighty God гэдэг байгаа энэ тэр чинь бүхнийг чадагч бурхан бодвол тэр ээжтэйгээ зүг өгөх гэжсэн хүүхдийг ч үлээ аваад тэгээд өсгөөд тэрний сүт үсгөө бодгоод буцаага явуулчихдаг байхгүй юу? Нөгөөх нь юунаас ч айдаггүй ч үлээ нэг тийм охин. За. Тэгж явж байгаад эн чин төрсөн өдрөөрөө хүслээ шивнээд лаа үлээсэн чинь нөгөө 939 насны сүт бүсгүй одоод нөгөөдөгтэй чинь тааралдаад уулзаад тэгээд нөгөөх нь ухаангууд дурлаад тэгээд ухлаар хагцах гэдэг амьд явахлаар бас хагцах гэдэг энэ нэстэ айгүй зовлонт. За тэгэхээр яг саяны анжигагийн ярьсан тэр дүрийнхэн талаар би одоо танилцуулаад байгаа шүү. Би нөгөө нэг шаршууг айллаа тараа заримдаа сонсоод явж хаад чанцаа ингээд гой хүмүүс яриалаа нөгөөдх нь нэрээр нь ёроос би мэддэг байх надаа яг ямар хүний талаар яриад байгаа юм бол доо гэж бодоод яваад байдаг. Тэр би нэг тийм сэтгэгдэл төрүүлжгүй юм гэж бодоод амхандаа тайлбарлаж өгдөг. Өөрөө ч гэсэн би өөрөө тэр чанцаа шиг гоё хэлдэг. Ким Гоин яа чи насаараа солонгостой ажиллаж амьдэрсэн. Би одоо ганьё. За тэгээд жүжигчин бүсгүйг 4 настайд нь гэр бүлийнх нь хятад руу нүүгээд тэгээд тус улсад 10 жил амьдарсан. Тэгээд Ким Гоин 2012 онд Амус кинонд тоглоод тэгээд жүжигчнийхээ гарааг эхэлж ирсэн юм байна. Тэгээд энэ киноны дүрээрээ тухайн жилийнхээ шинэ шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээжээ. Тэгээд энэ киноныхаа дараа маш олон киноны санал ирсэн ч 2 жил завсарлага аваад их сургуулаа амжилттай төгсөн гэж байна. Тэгээд Muse буюу онгод гэдэг энэ кинонд бүсгүй бас нас явсан зохиолч, идэр залуу зохиолч хоёрын онгодыг Ким Зимгүй энгийн үзэсгэлэнтэй оршихуугаараа бүрэн хөглөж хурцалж хайрыг нь татаж байгаагаар гардаг гинэ. За алида аль нь энэ одоо энэ нэг охин байна шүү дээ. Энэ 5 хүний аль нь? За энэ 2 хүүгнийх нь аль нь? Юу?
Энэ тэр нөгөө нэг энэ цагаан цавцтай шүү. Би ядаж өөрийнхөө ярьж байгаа хүнийг бас өөрөө нэг царийг нь харчмаар шүү дээ. Энэ юм уу? Ой, өстой мэдгүй. Удаан оролттой нэг жоохон охин л яваад идэх юм да. Нэг удаан оролттой жоохон охин л яваад идэх ууг нь бол. За хоёр хүн тоглосон байж магадгүй шүү энэ дүрд нь. Бага насных нь том болсон гэд. За одоо тэгээд нөгөө нэг солонгос киноны нөгөө улаан фанатууд байдаг штэ тэгээд за өстой уучлаарай өөрийнхөө үзээгүй кино тэгээд танихгүй жүжигчнийхаа талаар ярихаар үнэхээр хэцүү юм байна. Энэ юм уу те? Гэтэл би бас сайн мэдэхгүй л юм байна. Нэг юм нэг игдүүтэй царайтай охин байдаг. За би тэгтээ үнэхээр мэдэхгүй байна. За тэгээд ээжсэн чи яасан бэлээ. За тэгээ 2016 онд бас энэ охин чинь өрхөндөх бяцлаг одоо охин ч гэжтэй одоо бол 33 настай гэж штэ бяцлаг олон ангид киноны гол дүр тоглоод тус салбарт эргэж ирсэн гэж. Тэгээ 2022 онд жүжигчин Ким Гюин болон хөл бөмбөгчин Сон Хён Мин нар болцож байгаа тухай мэдээлэл захин хуудасаар дарахад байсан. За тус зурглалын шалтгаан нь энэ Ким Гюин хаалттай инстаграмаараа тамирчин Хёминг дагсантай холбоотой байсан. За энэ мэдээ гарсны дараагаар жүжигчин Ким Гёны харьяалагддаг BH Entertainment агентлаг энэ хоёр алдартнуудыг болцож ясныг нь бол эрс үгүйсгэсэн байлээ. За ер нь бол солонгос жүжигчид дундаа чадвар чансаагаараа нилээд дээгүрт бичигддэг ийм жүжигчин гинэ. Нөгөө Сон Хён Мин гэдэг нь болохоор нөгөө Английн Премьер Лигийн Тоттенхэм багийн төвийн тоглогч. Солонгос од вилдэ. Төлөвгийн асар том од. Бас гоё залуу вэ. Гэрлэгчээ зөрөгтэй л та зөв хэлж гин гэж байна. Солонгост ажилд амьдардаг хүн хэлж байна. За. Анжи ах маш сайн үзчихээг нэ. Гүй бас Анжиг үзээд гэрлээ нь үзээгүй солонгос кино бас байдаг юм байна. Тийм байна. Би яг энэ чинь бүгдээрээ шуугсан юм аа. Энэ өстө супер кино. Би тэгээ ингээд нэг орон гарan үзсэн байгаа. Би тэгтээ сая бодсон. Би яад энэ киног үзээгүй гэсэн чинь он цагийн хувьд дээ штэ. Миний одоо хамгийн хүнд хэцүү он жилүүд байна л да 16 17 он гэдэг чинь өөрөө юун солонгос кино үзээд явж явах мантай те амьдралтаагаа үлдэхүү авч үлдэхгүй юу те баг ийм байдал дээрээ тулцсан байсан үе вэ. Ер нь бол амар хэцүү байсан үед л гарч ирсэн кино учраас энэ киног би огт үзээгүй л өнгөрсөн юм байна. Бүр үнэхээр бүр үзгэн нэтэл бүр сонсооч хүн байна. За. За тэгээд ямар ч байсан өнөөдөр бид хоёр энэ одоо энэ хүүчмийн чинь дараа дахиад нэг хүүчм сонсох гэд нэрийг хэлсэн шүү дээ тий. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 26-ны сав гарагийн сонсдог урлагийн нэвтрүүлэг радиогийн 3 дугаар эпизодоос урлагийн мэдрэг сүрэтээр сонгодог урлагийн болонгараа хөрлөлнө. Сонгодог урлагийн болонгаараа хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд авах сүрэтээр Mobicom за хиймэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг Mongolia хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг үлээ авч сонсдээ дараа Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэн сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3